Өнөөдөр авилгалын асуудал бол Монгол орнд бүр аимшигтай хэрэгсэгдэрсэн. Одоо энэ дээр бид арга замаа өөрчлөхгүй болохгүй байгаа. Авилгалыг зогсоохгүй болохгүй байгаа. Тэгэхээр өнгөрсөн 6 жилийг дахиад 6 жил үргэлжлүүлэх гэж байгаа юм шиг улираан сонгож байна. Тэр хувь хүн нь надад би танихчгүй. Гэхдээ энэ дээр огцом өөрчлөлт хийх хэрэгтэй, реформ хийх хэрэгтэй. Өнөөдөр нэгдүгээрт авилгалтай тэмцэх газар дэндүү их чипакта, дэндүү жижигхэн гаравтай хөөцөлддөг. Бараг том акулуудыг нуунд дарагдуулахын тулд жижигхэн акулуудтай хөөцөлд, жижигхэн дэмжиж, жижигхэн хулгайч нартай тэмцэж болно. Томчуудыг яагаад хайж байгаа юм бэ? Нүүрсний хулгайн дээр хин хэдэн төгрөг улсад буцаад тушаасан юм бэ? Өнөөдөр энэ талаар ямар ч мэдээлэл алга. Нүүрсний хулгайгаа шуугж байгаа чимээг болцсон. Оюутлын асуудал дээр баахан хүмүүсийг барьж орсон яагаад тэр том хулгайч нарыг сувуулаад гаргачихва? Яагаад өршөөл үзүүлсэн? Юу болсон? Хэдэн төгрөг Монголд төлсөн? Яагаад бурууг нь хүлээлгэхгүй байгаа? Өнөөдөр авилгалтай тэмцэх газрын ажлыг Швейцарын хууль хяналтын байгууллага, Францын хууль хяналтын байгууллага өмнөөс нь хийж штэ. Өнөөдөр ураантай холбоотой авилгалын асуудлыг Францууд өнөөдөр тэр хууль хяналтын байгууллагаараа шийдвэр гаргаад торгуул тавиад шийдэж байна. Манай нэг том оюутлын хулгайчийг өнөөдөр Швейцар дээр өнөөдөр дүүжилсэн. Энэ болгон дээр авилгалтай тэмцэх газар яагаад хүчтэй ажиллахгүй байгаа юм? Яагаад бяртаа ажиллахгүй? Сонгуул болгоны өмнө л одоо нэг шударгаар ажилладаг ч юм уу жижиг мань метийг л ингээл цоллдог. Сонгуулийн дараа так. Би бүр авилгалтай тэмцэх газраас үгүй намайг одоо нүүрсний хулгайч гэж нэрлээд байна гэсэн авилгалтай тэмцэх газраас бичих хэрэгтэй танд ямар ч хамаа алгаа. Цаасаар ирсэн. Энэ болгон дээр зүгээр л нэг шуугаан тариал том хулгайч нараа ингээд аваад үлддэг энэ байдлаа зогсоо. Тэгээ би гаргалгаа хэлж байгаа. Авилгалтай тэмцэх газар нэгдүгээрт улс төрчдийг, улсын их хурлын гишүүн сайд нарыг хөрөнгө орлогын мэдүүлгийг Монгол орн дээр ил болгож байна. Тэгвэл энэ татвар төлөгдсөн юм уу гэдгийг дандаа яагаад ил болохгүй байгаа юм бэ? Энэ чинь хулгай мөнгөний ил болгоёг бол татвар төлсөн үгүй л гэдэг асуудал. Энийг тун ойрхон одоо эднээс бидэнд мэдээлэх хэрэгтэй. Ард түмэнд мэдээлэл гэж хэлсэн. Засгийн газрын сайд нарын нийт хөрөнгө орлого 200 гаруй тэрбум төгрөг гараа авчихсан. Үгүй ямар баян юм бэ? За байлж байна. Тэднээс тэгтээ татвар төлсөн байх хэрэгтэй. Шударгаар олсон байх хэрэгтэй. Татвар төлсөн байдлыг одоо өнөөдөр авилгалтай тэмцэх газраас улс төрчдийг, улсын их хурлын гишүүдийг бүгдийг нийлт тод болгох. Ийм шаардлагыг би бас тавилаа. Таны асуултанд авилгалтай тэмцэх газрын дарга ямар хариулт өгч байгаа юм? Би яг нөгөө хэлэхэд асуулт асуух үед нь хоцорж орж ирээд би бол одоо үг хэлэх үед надад боломж олцсон. Ингээд би саяныхаа асуудлуудыг бүгдийг хэлээд бичгээр болон өөрийн биеэр надад ойрын үед мэдэгдээ гэдгийг хэлсэн байгаа. Бичгээр ирвэл би та бүхэнд хуваалцсан.